Mystic Mad. Амьдралын өнгө нэвтрүүлэг энэ удаагийн дугаартаа сэтгэлээс гарах хөг аялгау, ертөнцийг үзэх өөрийн үзлээрээ амьдрал нэгэн өнгийг гэрэлтүүлж яваа залуу дуучныг танилцуулахаар онцлож байна. Хүний амьдралын хамгийн чухал нандин үедээ амьдралын өнгө нэвтрүүлэг хамтдаа байдаг. Хайртай үнтэйгээ үерхэл тэгэл хормын андаа гэл бодчихлаа. Тэгэл ер нь тэгж л анх хормын тухай ойлголт авч бурхан амлалтаа чийлаа. Ерөөсө догтлох цаг бол ерөөсө гарч амждаггүй юм байна. Одоо яг эхлэх төхөөл ирэхээ бүр сандраад шүү дээ. Нилээ сандарч шүү. Бурхан дандаа ингэж хэлсэн. Эрэгтэй хүн болгоны дотор ямарваа нэг үнэлж болох үйс, хүндлэх үйс зүйлс байдаг. Тэрийг олж гарах хэрэгтэй гэж хэлж байгаа санагдана. Очмоодоо тэгэл хайртай тэгэл нилээ олон жил араас нь яваагүй лээ. Энэ бас яг үзэж тарсан да. Тэг яг нэг энэ ир нөхөртөө үнэнч ариун журамтай бүсгүй байх уу? тийм ээ. Миний хувьд яг гэрлэлтийн яг суурийг айгу зөв савсан болов гэж бодож байгаа. Бид хоёр болохоор хоёулаа Христ итгэдэг тийм залуучууд анх сүм дээр танилцсан бүх үндэстэнгээ чуулганд бид хоёр явдаг. Одоо нөгөө Христгэл хором гэл тэгэхээр гинт нэг амар сонирс одоо юм хийгээд байгаа юм шиг. Гэтэ миний бодлоор энэ аль хэдийн нөгөө Монгол ёс заншлын нэг хэсэг байгаа байхгүй юу? Мэдээж Библийн зарчим байгаа. Юу гэсэн үг вэ гэхээр тий нэг гэрт ортлоо хором хитлээ би биендээ өөрсдөө ариунаар нь ямар нэг харилцааны орхуугаар хадгална гэдэг ойлголт байгаа. Чи миний насан туршийн минь эхнэр болохыг хүлээн зөвшөөрч байна уу? Би Есүсийн нэрээр чамд үнэнч байх чин сэтгэлийн амлалтаа өгч байна. Гэр бүл төлөвлөл талаасаа бас аюул зүгээр юм байна. Яг эхлээд гэр бүлээ үерхэд гэр бүл болоод албаасаар батлуулаад тэгтээ өмнө нь гуйлгаад тэгээд ингээд дараа нь одоо хүүхэд тэ ингээд цаашлаа явах юм бол илүү нөгөө бид нар сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй бас амьдралаараа бид нар санхүү хувьд ч гэсэн бэлтгэлтэй маш олон зүйлсүүдийг бид нар бэлтгэх боломжтой. Тэгэхээр гэр бүл төлөвлөл талаасаа бас аюул зүгээр. Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж эхнэртэйгээ нийлдэг. Тэр хоёр нэг махан бий болно хэмээн ариун Библиэд бичигдсэн байдаг. Тэр олон хүмүүсийн өмнө амлалт өгнө. Тэрнээс илүү онцгой бурхны өмнө бид амлалт тавьж байгаа үлдсэн амьдралдаа насан туршдаа бие бинийгээ хайрлна, хүндлэн дагна. Энэ бүхэн амлалтуудыг өргөнө. Тэгээ хамгийн гол нь бол хором хийхээс өмнө яг тусдаа хүн байсан. Тэр хором игээд нэг бий болж байгаа. Хором өснийхаа дараа хамтран амьдарч яг нэг гэрт орж байгаа. Тэрнээс өмнө бол яг бид хамгийн чухал зүйл бол бидний хувьд бид Христ итгэж бидний хувьд хийж байгаа зүйл бол бид нар ариун хором. Нөгөө Библиэл дээр ер нь хэлдэг шүү дээ. Бурхан ариун учраас та нар ч гэсэн ариун байх хэрэгтэй гэд. Тэг яг нөгөө Библийн зарчмаа би ер нь бол яг Бурханы үгээр амьдрахыг хичээдэг. Тийм болохоор ерөөсөө л нөгөө энэс өөр сонголт байна гэдэг бол ерөөсөө байгаагүй. Ямар ч юм энэ хугацаанд Бурхан бол маш их бүтээр тусалсан ерөөсөө. Ариун хуримн дээр Бурханы таалал ерөөл байгаа байхгүй юу? Есүс Христийн сайн мэдээг сонсож түүн дотор алхдаг, түүний үгийг дуулууртайгаар дагдаг хүмүүст ертөнцийн эзэн эвээл өрөөлөө дүүрэн өгдөг. Тийм ч учраас ариун хормоо хийж, бие биедээ үнэнч байхаа амласан хос хоёрын амьдралыг ч мөн адил ертөнцийн эзэн эвээх болдог. Аз жаргалтай өнөр өтгөн хүн бүхний үлгэр жишээ болсон сайхан гэр бүл болоорой хэмээн өрөөж байна. Амьдралын өнгө нэвтрүүлэг.